За өдрийн мэнд манайхаа өчтөр нөгөө миний оруулсан бичлэгийг ингээд фэйсбүүкийн маань найзууд бүгдээрээ хараад үзээд тэгээ айгүй гой гой сэтгэлүүд бичээд дандаа ингээд намайг урам өгсөн урмын үгээр бүгдээрээ тэтгээд тэгээд найзууд маань дүүнер маань таньдаг эгч нар маань ингээд тэг бүр манай 10 жилийн ангийн бүр бэнд зэ эрэгтэй хүүхд гэсэн ингээд над руу бүр амар хөөрхөн юм бичээд амар хөөрхөн бичлэг явуулаад зэ бүгдээрээ бүр амар хөөрхөн сэтгэлээрээ тэг бүгдээрээ ингээл магтаал чи минь ийм штэ тийм штэ энэ тэр ингээл наач нь бол ингээд төр зурхны л асуудал гэл бүгд бүр ингээд амар гой сэтгэлээрээ дэмжиэд амар өстой хөөрхөн хөөгнүүд ингээд хилээд ингэсэн. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээ дээрэс нь бичлэгийн маань үзээд нөхөр манаас орой өрхтөө цэцэг авчирсан. Тэгээ хоёр охиндоо бас хөөрхөн юмнууд авчираад чихэр жимс авчираад нөгөө том охинд маань ийм хөөрхөн жижиг ийм хүн цэцэг авчирсан. Тэр нь бүрлэг хөөрхөн. Тэгсэн чинь дааш манай охин тэрийг гол шидэнгүүтлээ. Энэ минийх гэд миний цэцгийг авчираад надад өгөхгүйсэн. Яа, тэгтэл ямар хөөрхөн бастай тэгснэ намайг бүр ингээм амар эм орцсон ингээд гутарсан байгаа юм байна. Айгуул хоолоо хийгээг байгаах гэж бодонгуутлаа 7-11-ээс хөөрхөн нэг хоёр дахиад нэг шорлог авцсан заяа. Тэг би хоолоо хийцэн байсан л та. Нөгөө ингээд яаж гутарсан ч одоо ингээд үнэхээр хиймээргүй байгаа ч гэсэн хийх ёстой ажлууд байна. Тэрийг яах вэ гэд нөгөө солонгосын нөгөө нэг малчаа ямиг гэд одоо асуудал чи шийдэж өгье гэд нэг тийм хөрхөн контент нэвтрүүлэг гэдэг үхгүй нэг тийм хөвгчлээ. Тэрэн дээр гэд үнэхээр хийх дурггүй байгаа ажлаа яах вэ гэсэн чинь малчаа ямиг тэгж аахгүй. Хийх дурггүй ажлаа тэгээд эцэд хийх л хэрэгтэй гэдэг шиг тэг би өчтөр хэдийн эмэрсэн байсан ч гэсэн нөхрийнхөө хоолыг бол хийцэн байсан. Оо тэгээд тэгсэн чинь заяа. Одоо манай хөгшөөч чинь бүр 95 таахгүй юу? Тэгээд өстой мундаг хөнгөн шингэн би хаана өвдөхгүй цавханд амьдардаг. Тэгээд цавхнаас шууд ингээл хот руу 1000 км шууд ингээл машин суугаал хүрээд ирдэг заяа. Өстой үнэн лаг хөгшин би. Тэгээд хөгшөөжтэйгээ нөгөө нэг энэ жил уг нь золгын хамт шинэ сараа ухтыг гэд би өөнд бүр 3 жилийн өмнөөс л ярьж ирсэн нэг хөгшөөжтэйгээ нэг ганц ингэчээс ингээд нодлон бас явъя гэд үрсээ явчихтаагүй. Тэгэд энэ жил хөгшөөж маань бас жоохон би яа. Өрөөсөө нөгөө өвддөггүй хүн чинь энэ жил нэг 2 3 удаа эмнэлэг твтсэн баггүй юу. Тэгээд бас тэрэнд нь санаа зовоод энэ жил яаж нэг нөгөө 2 3 жил ярьсан юм чи энэ жил нэг цагаан сараар очичхансан гэж бодоо. Тэгээд ямарсан тийзээ бол бичүүлээд хадгалуулсан байсан. Тэгээд яг авч чадахгүй. Яг тэгвэл нөхөр маань ганцаараа ажил хийж байгаа болохоор бас хэцүү шүү дээ. Энд чинь ингээд 4 хүн тийжээж байгаа. Тэгээ нөө ингээд би хамт ажил хийдэг байж одоо төрхөндөө ингээд ажил хийхгүй байгаа болохоор санхүү үл ингээд уусаа ингээд амар ингээд асуудалд орж байгаа байхгүй юу юм бол. Тэгээд тийзээ зүгээр хадгалуулсан байж исэн чинь яасан гэж ингээд аав ээж маань тийзээ маань бичүүлэгт өгсөн. Тэгээ одоо Монгол явах нэ. Монгол явж одоо цагаан сараа угтах нэ. Тэгээд гой цагаан сараар Монголд очичоо. Тэгээ бас гой яана. Хөшөөж хамжлагыг бас хийж үзүүлнэ. За би тэгээд өчтөр дээ юу нэрж ботсон. Ингээл эмороо л ингээл байж хаа оронд гой бичлэг хийгээд тэ одоо өдөр тутмынхаа амьдралыг тэр тусмаа одоо ингээд солонгост байд юм чин солонгост 2 хүүхэдтэйгээ ингээд амьдрахад ямар эдий хүүхдүүдийн цэцэрлэг сургууль бас яад ийд ингээд яах юм бол бичлэг энэ төр оруулах юм бол бас нэрээ сонирхолтой ах юм бол дээрээс нь би ч гэсэн өөрөө бичлэг анцлаад уудах завгүй бас байх юм байна гэж бодлоо. Тэгээ та нар би угаасаа бүр нэг 19 онд анх би 19 онд солонгост иржсэн шүү дээ. Тэгээд 19 онд 20 онд би бичлэг ганц нь бичлэг хийгээд одоо тухайн үед л уг нь влог хийх гээд байсан юм байна. Тэгээ нэг ганц 2 бичлэг хийцэн тийм YouTube бууцсан тэр нээцэн байгаа хгүй юу. Тэгээд тэндээ нэг хэдэн бичлэг энэ хийцэн байгаа. Тэгээд тэрийгээ юу н бас хөгжүүлээд бичлэг энэ хийгээд ингээд явал бас яад ингэж бас бодлоо. Тэгээ та нар ингээд миний YouTube бууцыг дагаарай заяа. Би линкээр оруулчих. За тэгээд энэс гадна бас нэг ярих юм байна. Тэр нь ингээ бодлоо би яагаад бүр ингээ амар эмэрсэн бол би анхныхаа төрөлтөн дээр бол ингээ амар өрөөсөө эмэрж байгаагүй заяа. Тэгээд сая хоёр дахь дээр ингээ бүр амар эмэрод ингэсэн яасан бол гэсэн чинь яг төрснөө дараа нэг сар гарантай байхад нэг жоох асуудал гарсан заяа. Тэгээд тэн дээрээс болоод нэг хүмүүсийн жоох хэлсэн ганц нэг хүн гомдмор өгнөдөө жоохон үе ботоод тийм ав ингээ ботохгүй за гээд орхисон ч гэсэн ялч хөнгө үе ботогдоод төгхгүй.
Тэгээд жоохон ямарлаа. Тэнгүүдлээ сая 1 сард хамгийн гол нараа би ингээд найзууд байгаа шүү дээ. Тэгээд 1 сарын 19-нд миний төрс өдөр болдог зэ. 20-нд манай энд дэдэг найзын төрс өдөр болдог. 21-нд Монголд дэдэг найзын маань төрс өдөр болдог зэ. Тэгээд ингээд гурлаа ингээд тогтууд шүү дээ. Эмэгтэй хүмүүс. Тэгсэн чинь миний төрс өдрөөр ингээд манай хөр ингээд мөнгө байхгүй гэд ягаач хүү заяа. Тэгээд би энд яг нэг хоёр ихчтэйгээ бас уг нэг ажил хийе гэд яриад тэгээ уулзах чадахгүй байгаа засахгүй. Тэгээ төрс өдрөөрөө би дуунгуутлаа гоё хоол хийж өчөө. Тэгээд ажил ярих гэж удаа дууцсан. Тэгээ нөө ерөөхдөө гэртээ нэг хоол игээл нэг торт үлээ гэд өнгөрсөн байхгүй. Тэгээд манай хөр болохоор ингээд энэ удаад бол үнэхээр мөнгө байхгүй нь яаж чадахгүй нэ уучлаарай гэд гисэн. Тэгээ би заа гэл ингэсэн байсан. Тэгээд 20-нд нөгөө найзынхаа төрс өдөрцсөн. Манай 20-нд болохоор манай тэр найз маань бас төрсөн. Надаас 1 сарын л ихч ахгүй юу? Одоо хүүхэд манай охноос 1 сарын ихч. Одоо түрүү 8 сарт ахна шүү дээ. Тэгсэн чинь тэр найз охин маань ингээд төрс өдөртөө өрөө заавал ирээрээ хоёул ингээд гэрте байгаа юм чи ингээд жоохон ч гэсэн гарын хүүхдээ ингээд агд мүлдээч гэд тэгсэн баггүй. Тэгээ манай хүүхэд чинь нөгөө дан мөмөрөө болохоор бас уугч өрөөсөө идтггүй. Тэгээд орхиж гарахаас бас санаа зов жагалцаасны 2 цаг болчиход ирээ гарсан. Энд сайн хөхүүлээд унтуулж гарсан. Тэгээд тэгсэн чинь нөхөр нь ингэж сюрприз ярьсан гэл хөрх юм яриадсан хгүй юу. Тэгэл ийм ч цэцэг өгөө тэгээд ч ингээд ч гэл ярьсан. Тэгсэн чинь гол нь би байхгүй зэ. Тэнгүүдлээ 21-нд болсон чинь Монголд байгаа манай нөхөн бас төрс өдрөөр ингэсэн ингээл ярихаар чи би ч бас нууцхан цаанаа атаархнаа. Тэгээд нөгөөний хамгийн гол нь бас манай хүн ингээд мөнгө байх яг мөнгө авахгүй хэцүүл яг байхгүй ч яг тэгээд ингээд яг нөгөө ингээд байрны түрээс ийм юм гэл амьдралын амжиргааны зарлага гэл ус зөндөө гарна штэ энд чинь бас. Тэгэл яг тэрийг өгөөл таарад байгаа байхгүй юу. Тэгээд би чинь 20-нд найзынхаа төрс өдөрт очихдоо юу байсан? Би ч хүүхдээ үлчлээ. Саруул сэрчлээ. За би чаг. Ширчлээ. Бондака. Тэгээд юу ярьчлаа? Тэгээд нөгөө найзхан төрс өдрөөр ингээд очихор чинь би бас ингээд бэлэг авах хэрэг гарнаа да мөнгө хэрэг болно доо. Тэгээд битэрч нөгөө нэг зээлийн карт идэг хэвгүй юу нэг 2 сая хүртэл зээлийн карт. Ингээд оюутнуудад ингээд банкнаас гаргаж өгсөн. Нөгөө намайг ингээд авч болох юм байна гэд тэгээ гаргаж өгсөн хэвгүй юу. Тэгээ би зээлийн картаараа найздаа бэлгийг аваад өгсөн. Тэгээ би дотроо зүгээр тэгээ гомдоод захгүй нөхөртөө. Яа мөнгө байхгүй байгааг нь мэдчихэж гэсэндээ тэгтээ ингээд зээлийн картаараа яах вэ нэг 50,000-ыг зурвал нэг ганц цэцэг аваад ороод ирэхэд яах вэ гэж одоо би гомдоод захгүй юу. Тэгэнгүүтлээ ууг нь бол хэлсэн зөө. Ингээд 1 сарын баг 29 дахаа би ингээл төрс өдрийнхөө цэцгийг хүлээгээл байгаа шүү гэдэг ууг нь хэлсэн бохгүй юу. Тэгээ 1 сарда багтаад ууг нь цэцгээ авчмаар л юм гэл тэгсэн чинь тэгэл нэг л өнгөрсөн. Тэгэл өгчих болов гэж харалсан чи бас өгөөгүй зөө. Тэгээ жоохон ингээд гомдод явагдсан юм шиг байгаа. Тэгээд өчтөр тэгээд цэцгээ авлаа. Тэгээ өчтөр ч гэсэн тэгтээ би бичлэг хийчихэд уусаа үзэх нь ойлгомжтой шүү дээ манай нөхөр. Тэгэхэд би бас тэгэл боломжгүй багт гэл юм очирч өгөхгүй л ах тоо угаасаа гэл тэгэл манай хөршин тэгдэг зөө. Би амар хүлдүү те мэлдүү те гэл ингэдэг зөө мэдрэмжгүй өнтер гэл тэгдэг зөө. Тэгээд тэрийг мэддэг иднэ яг тэр хөрөө байгаа л гэдэг зөө. Тэгээд тийм болохоор би өчтөр бас ингээд юм авчирч өгөхгүй л ах гэл бодчихсон чи амар хүрхэн цэцэг байраад бас ороод ирсэн бас яах вэ хөөх юм. Тэгээд жоохон одоо нөгөө бодоол төрс өдрийнхөө л цэцгийг бодоод исэн юм шиг байгаа. Тэгээ тэр гомдол маань жоохон тайлгцсан. Тэгээ дээрэс нь аав ээжээс завхан гинэ Монгол явах тийз авч өгсөн. Тэгэнгүүт ингээд бөөм баяр. Одоо тэгээд эх 7 хоногт ингээд энэ багыгаа аваад битээр Монгол явнаа. Очиж цагаан зарлчаад ирнэ. Тэ? Том нь болохоор автагаа энд Бээжин. Тийм ээ. Өнөөдөр тэгээд цэцэрлэгийнх нь багш хэлсэн би ингээд 10 хоног Монгол явчаад ирэх боллоо. Ингээд охиноо жоохон эрт өгч болохгүй. Ажилдаа болохоор гэтгсэн чинь тэгээ болно гэтгшээ. Тэгээ битээрээд ингээд Монгол явна. Тэгээд одоо гоё Монгол явна. Монгол явж ирчээд бас амар гоё зөндөө их юм хийнэ гэдэг нэг сэтгэл санаа сэргээд тэгсэн чинь энийг чимбэр тэрийг чимбэр болоо. Ийм ч юм сурмаар, тийм ч юм сурмаар болоо. Тийм юм яг штэ нэр гоё ялч. Тэгээд Монгол явж ирчээд бас зөндөө гоё юм хийнэ. Тийм ээ.
Тэг гоё бичлэг хий гэж бас бодсоо яа гэв тий. Хүмүүс хийгэл болоо л амчаа гэхгүй юу. Тэгээд гоё миний бичлэгээ гоё үзээд заяа та нар гоё YouTube пууц юм гоё дагаарай. Жаяа. Тэгээ зөө дахиад юм ярих чаад мартчихжээ нөгөө нэг. Ярьж ал яриануудаа мартчихад тахаа юу ярих чийсэн яриагаа хүүцээгүй юм заяа. Тэр нөгөө нэг Солонгосын тэр Малжаа ами гэдэг байгаас тий одоо нөгөө нэг ингээд асуудлын илэрхийл би шийдэд үгүй гэдэг нэг тэгдэг хөхгүй. Тэгсэн чинь тэн дээр бас ингэж юм заяа. Ингээд жоохон юм болонгууд ингээд сэтгэлээр унаад одоо хүний ингээд хэлсэн юмд ингээд жоохон ингээд гомдоод идэг ингээд хүмүүс идэг тэр хүмүүст ингээд хандж үг хэлээч гэдэг жаахгүй. Тэгсэн чинь ингэж бид нар ингээд одоо биен дээр ингээд шарах үүсэх юм бол те ингээд шалталчих юм бол одоо шумууланд азуулчих юм бол те тэгэл тэрийг ингээд маажаал байна. Нөгөө шархаа ингээд маажаал тэрийг ингээд хөндөөл ингээд ах юм бол нөгөө шарах чи улам томорно гэж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан хүний хэлсэн үгийг бодоол гомдоол за тэр намайг ингэсэнтэй тэр ийм хэлсэнтэй тэр намайг ингэж бодд юм байна даа гэл нөгөө ингээд хүний хэлсэн үгэнд гомдоол тэгэл тэрийг ингээд байн бодоол ингээд яваалах юм бол тэр нь ингээд улам ингээд томроод улам гомдоол тий улам одоо үзээ ядаад ч юм уу ингээд байна. Тийм болохоор ерөөсөө бити бод айл болох бити бод гэдэг жаахгүй. Тэгээд тэрнээс тэрийг ингээд сонсчоод бас нэрээ бас тиймдээ би ингээд хүн болгоо надад сайн байх албатай ч ямар тий би ямар долларч тэгээд нэг гэтээ ингээд ихэвчлэн хүмүүс надад амар сайн байдаг заяа. Ууг нь яг ингээд бардам хэлэхэд тэгээд ингээд тоотой ингээд 3 4 хүн надад муу байхгүй юу. Тэгээд тэр хүмүүсийн ингээд хэлсэн ярьсан юмд ингээд гомдоол ингээд яваад ахаар чинь одоо яах юм тий ингээд зөндөө олон хүмүүс миний сайн талуудыг хараад ингээд магтаад тий зөндөө өрнөө хүлээд ингээд хахад ингээд ганц нэг хэлсэн ганц нэг хүний надад дурггүй байгааг би ингээд амар фокуслал тэрэн дээр хямраал байнгын тий ингээд хаач юм бас ингээд амар утгагүй штэ. Гэхдээ яг уу нөгөө талаараа би тэгж бодоод байгаа. Тэр хүмүүс чинь ингээд бас миний амьдралд тодорхой хэмжээний чухал хүмүүс. Тэгээд айл болох ингээд харилцаа хандлага ингээд гоё зүв байлгаад гоё эрэг байлгаад хоорондоо гоё эвтэй найртай тий ингээд энэ эрт чанартай ингээд гоё байхыг ингээд хүсдэг. Уг нь бол тэгж хүсдэг гэсэн заяа. Тэгээд тийм хүмүүсээсээ яах вэ нөө жоохон ингээд урамгүй тиймэрхүү үгнүүд сонсоод ингээд шал ингээд өөрийнхөө талаар ингээд миний талаар ингээд айгүй муухагаар боддог ч гэх машин тиймэрхүү өмнөд ингээд сонсоо тиймэрхүү өмнөд ингээд сонссон болохоор яах вэ ингээд жоохон гомдоод байгаа. Юу н угаасаа тийм. Огт надад хамаагүй гэсэн хүн ингээд намайг нэг юу ч муу хэлчихсэн бол хамаагүй штэ. Ямар тэрнтэй харьцах шаардлагатай ч ямар тэрнтэй тий би ямар амьдрах гэж байгаач одоо тэрнтэй гэл харьцахгүй байхад болно гэл угаасаа бодоол тэгэл тэр хүн намайг сайлж гинүү мулж гинүү надад ерөөс хамаагүй штэ. Тэнгүүд ингээд жоохон тийм дотн байх шаардлагатай ч юм уу. Одоо дотн байх гэдэг өөрөө хичээгээдсэн дотн байх ёстой гэж бодоод тасан ч юм уу. Яг жоохон тиймэрхүү хүмүүс болохоор жоохон гомдоодсэн. Гэхдээ одоо Малжаа эмигийнхаа хэлснээр тэгээ би угаасаа ч тэгтээ өөрөө нэг тийм амар хүнийг зуугаал энэ намайг ингэсэнтэй тэгсэнтэй гэл амар бодоол гэл байнга тийм муу санаад ч юм уу байнга гомдоол ингээд яваад идэх төрлийн хүн биш л дээ. Тэгтээ яг үнэхээр амар гомдмоор юм ярьж хэлсэн болохоор нэг хэсэг хугацаанд бол ингээд гомдсон шүү дээ. Угаасаа шууд ингээд өвчлөөгүй юм шиг байж чадахгүй. Тэгтээ цаашдаа бол угаасаа мартаач явах дээ би аль болох чиг болохгүй. Тэгээд ингээл гоё зүгээр ингийн байхыг би хичээнэ. Тэгээд тэр одоо тэр Солонгосын тэр Малжаа ами гээд тэр бүр ингээд өстө хөөрхөн заяа. Ингээд яг ойрд би тэрийг аягүй хүзээд байгаа байхгүй. Тэнгүүд ингээд хүмүүс ингээд ийм асуудал тийм асуудал яаж шийдэх вэ яах вэ гэл тэнгүүд ингээд амар хөөрхөн ингүүл дээр тэгүүл дээр тэр гэл амар хөөрхөн юм хэл. Тэгээд тэр өстө хөөрхөн би тэрийг бас ингээд найз руугаа ганц нэг нь орчуулж явуулсан байхгүй. Тэнгүүд манай найз ч гэсэн нэрээ тийм биш дээ ямар хөөрхөн гэл тэгдэг. Одоо тэр жишээ нь юу юм гэхээр ингэж аахгүй. Одоо хүн би ингээ надаа ингээ сайн хийж чаддаг зүйл гэж юусоо байхгүй байна. Тэгээд энэ дээр би ингээ амар санаа зовоод энд ингээ аюу ингээ асуудалтай байна гэдэг ч аахгүй. Тэнгүүд Малжаа мэн гэж одоо хүн болгонд ингээд ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаг зүйл хүн болгонд байдаг тодорхой хэмжээнд. Гэхдээ тэрийга зүгээр ингээд эрт мэдсэн эрт мэдээгүй гэж л одоо
хоёр янз байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо цэцэг ч гэсэн яг бүгд адилхан нэг цагт дэлгэрдэггүй штэ. Одоо оройдч дэлгэрдэг цэцэг байна тий. А бүр шал өөр улиралд дэлгэрдэг цэцэг байна. Тэгээ тэр оройдч дэлгэрлээ гэд өөр улиралд дэлгэрлээ гэд тэр цэцэг чинь цэцэг биш болчихгүй. Бүгд адилхан цэцэг гэдэг жаахгүй. Тэгэхээр одоо бусдаа ингээд харьцуулаад өөрийгөө харьцуулаад ингээд би ингээл ямар хоцроод байна. Би л ингээд ах шиг байна тий. Би ингээл өөрийгөө голоод бусдаа харьцуулаад ингэж болохгүй. Одоохондоо та өөрийгөө ингээд мэдээгүй байгаа ч гэсэн ирээдүйд хизээ нэгэн цагт өөрийнхөө ингээд сайн чаддаг зүйлээ сайн ингээд мэддэг зүйлээ ингээд хийж чаддаг зүйлээ мэднэ гэдэг жаахгүй. Тэгээ тийм болохоор ингээд битээ санаа зов гэх амар хөөрхөн зэ. Тэгээд тэр айгу хөөрхөө тэгснэ тийж заа та ингээд төрүүлээд өөрийгөө ингээд олчлаа өөрийгөө мэдчлээ сайн чаддаг зүйлээ ингээд олчлоо гэдээ бас хамраас өгч болохгүй гэдэг жаахгүй бас. Тэр бас гоё. Өөд саруулаа хартаа. Манай энэ бүр ингэж явдаг болсон. Хараа очоод хам хог булгаачл. Нүүн ингэж солонгос чи хогоо ангилж хайдэн штэ. Тэгээд энэ хумцруудаа ингэж нэг уутанд хийчихсэн байхгүй. Номингийн уутанд хийсэн дээр хараач юм номинг өвчсөн мод. Тингээ алгацсан байсан чинь манай хүүхд очоод бүгдээ сайхан тараач. За болоороо саруулаа. За тэгээд ямар ч байсан би одоо ингэж гоё зүгээр сэргсэн. Тэгээд найзуудаа, эгч нартаа, дүү нартаа бүгдэнд нь баярлалаа. Ингээд бүгдээрээ өстөө хөөх ингээд хөөх юм бичээл заяа бүр үнэхээр ингээд сэтгэл санаагаар аягүй сайн дэмжсэн. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье.